Намайг андахгүй штэ. Ярамгийн янаг анаг шиг. Түлхчгээ. Цовын будаатай орох цовын бишээ. Намайг нэрх гэж байгаа задаас хэлмээр идэг ганцхан юм гэх юм бол өөртөө буруутгаад идэг байхгүй юу? За. Өглөөний мэнд. За өнөөдөр бид Далийн хотын Шилэнгүүр үзэхээр ирсэн байна. За тэр дээр харагдаж байна. За энэ дээр ингээд нэг 4-5 тоглоом зиплайн байгаа гэж ийм агаарын савладаг энэ дүүжингүүр байд юм байна. Гулсууртай юм байна. За нэлээд 4-5 тоглоом байгаа гэж байна. За ямар шоухан реакшн гарах бол гэдэг их сонирхолтой байна. Би ч яаж яхад өндрөөс айдаг хүн болохоор тэр Шилэнгүүр мөрөн дээр бас нэлээд эвгүй юм болох ба. Гიშгэж чадах нь тэр гүүрэн нь явж чадахгүй байж бас мэднэ. Энэ бас тэгээд нэлээд дэшээ өгсүр замтай юм байна. Юусе ихний хэдэн алхалтай хийгээл хөл гар цуцж шүү. Бас нэлээд махижил дэшээ гарах юм дээ. 10 шат өгсөд ингээд ядарчж байгаа юм аа. Яа. Дэшээ гараад ирлээ. Нэлээд өгсөх юм болов гэсэн чинь харин их хайтайхан гараад ирлээ шүү. За одоо ингээд дүүжин гүрлөөгөө гарна. Явж чадах нь ч доошо харахаар амар харагдах юм. Би явчих юм. Гүтээ. За манай зурглаач маань ингээд нэгээр явлаа. Тийм маань өндрөөс айдаг тэгсэн ирнэ ингээд хамгийн дөрөнд нь явахаар болчлаа. Доошо битээ харах юм даа. За нөгөө Шилэнгүүрлөгөө гараад ирсэн дээ. Одоо явна. За ЖБ. Ямар вэ? Доошо харахгүй хахад л болох юм байна. Доошо харуул яг игүүтлээ. Юу нэг гайгүй. Дээшэл харъя. А? Дээшэл харъя. Дээшээ хараад явах бол доошо харуул. Йоо. Ямар вэ? Ерөөсөө доош хармааргүй байна. Йоо. Доош харахаар айц амар хүрээд байна. Доош хармааргүй байна. Амар байна. Тэр доош хараад үзтээ. Окей. Хараад үзчихсэн шүү дээ. На гүрчээ савлаад идэв шүү дээ манайхаа. Оо энэ хөдөлж чинь хөөе. Оо энэ үстэй амар эвгүй байна. Ямар вэ? Йоо. Доош тарахгүй хичээгээд байна ч юм да. Йоо. Йоо бэцэн дарлаа. Йоо ямар үлдэр юм бэ? Доошоо ерөөсө харж болохгүй маань. Ийм Шилэнгүүрэндээ. Энэ тэгээ одоо ууг нь. Яа, энэ ингээд салхитай тест амар дайвилцдаг юм байна. Яг толгой эргээд муунчиж унахж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд идэв юм байна. За битээ чимээгүй. Яа. Чи битээ хүн доош нь харуулах гэдэг тугаа байна. Наач чи яг хамгийн өндөр зэг дээр хөөе чи битээ хүн байна гэдэг. Яа, юу вэ? Би бол өндрөөс айдаг гэж бодсон юм. Гэтэ айдаг юм шиг байна. Ер нь гайгүй байна. Эхлээд жоох эвгүй байсан доош харахад. Тэгээс сүүл рүү доош хараад яваад л ер нь гайгүй байна. Би бол нэлээд өвдөг хөд ингээд чичирсэн. Тэгээ яаж яхад энэ ингээд явж байхад ингээд дайвилзаад идэг болохоор амар эвгүн байна. Салхих хэрэгтэй байгаа болохоор нэлээд айлаа. Тэг шилэн ингээд цөмрөөд орох гэдэг юм шиг. Яаж яхад хажуугаар нь юм шилэн ингээд хагарж байгаа юм чимээнүүдийг өгөөд идэв юм байна. Тэр бүр айдас төрүүлээд идэв юм байна. Мэд өнөр амралтанд орох юм уу? Энэ их чиг газар яах вэ? Нэг хятадд нэг уул авцсан. Тэгээ дажгүй сайхан амьдарч байна. Дээ их чинь хаяад энд ирд юм оо. Гайгүй. Таад яг нэг хөнгөлөлтөө үйлчлүүлчихгүй те. Ой тэр нөгөө нэг энэ Далийн хотын хамгийн үнэтэй буудлаа байгаа шүү дээ. Тэр чинь бас миний гэхгүй юу? Их чинь авцсан. Таад буудлаа солиул хэлээрээ заяа. Их чинь бол зохицуулаа л үгэн. Намайг андахгүй шүү дээ. Ярамгийн янаг анаг шиг. 3580 м өндөр гэсэн үү. Тийм Шилэнгүүрээр гарлаа. Балдаа бас нөө хагарж байгаа чимээ юмээ гараад амар эвгүй байт юм байна. Тэгээд хүн өөрийгөө өгчвөл гэж боддоо юм байна. Хаминдаа айгүй хайртайгаа сая бүр амар сайн мэдлээ. Тэгээд бас наашаага гараад хөөрхөн тогтчлолттой айгүй гоё тийм онгон байгаал гэдэг чинь л энэ л юм да.
Тэгээ одоо ийш экстрим тоглоомоо тоглоно. Энд ингээд айгүй олон юм сандал суудлууд бэлдээд өгчт юм байна. Хүмүүсийг нь харж байхад бол энд ингээд суугаад хоолнд идээд амраад тэгээ цаашаага үргэлжлүүлээд явдаг бололтой юм байна. Монголд ч гэсэн тэгтээ бас яг нэг ийм төрлийн юмыг хийвэл бас хүмүүсийн сонирхлыг бас их татах юм байна л гэж би бодлоо. Иймэрхүү ингээл хөрхөө ийм жижигхэн ийм тогтчлтуудыг хийж өгөөл хүмүүсийн анхаарлыг татаал за жолчтой манайхан энүүгээр явбал ингээ гоё гэл. Одоо тэгэл бид тийшээ орж ирэхдээ төлбөр төлөөл 300 нэг хүний 350 ян төлөөд орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээл манайх ч гэсэн зайсангаа ингээд доод талд нь хаагаад хашаа хийж ягаад иймэрхүү гой гой тогтчлтуудыг хийж өгöd тэгээ жуулчдыг оруулах юм бол хүмүүс ч гэсэн дуртай л байгаа. Гэхдээ зүгээр жишээ аваад зайсангаа ярьслаа шүү. Яаж наараа? Тэгээ камераараа бичнэ. Яаж наар? Амар. Наач маа захир шүү. Хэлээд үз. Дөрөв яриа гэж. Өдөөс хавцаа таасан хүн Яаж наано? Чи бэлтгэв. Би цаг өндрөөс байд юм бай. Ихлүүлсэн юм уу наадхаа? Ихлүүлсэн. Зип лайн дээр суусаа. Окей. Явлаа. Амар баха. Оо, nice. Синс янз бүр гоё юм байна. Янзтай. Ямар юм бэ? Башаас тавьж байна. За. Янзтай байлаа. Ер нь ингээд аялаад ахаар зүгээр ингээ амар хостойгоо явсан бол бүр амар гоё юм л гэж бодчихсон. Эренгээсээ одоо болио та нараас үүдчлээ. Хостойгоо явмаар байна. 야, 이거 하나가 어떻게 가? 야, 야마리 이거 왜? 저렇게 왔다면 지금. 자, 아니 만 아니는 게 어떻게 다 그렇게 자가 되는 줄 알았지. 가다가 몇 코요. 잡히면은 아빠 여는 언제 딱싹 아이고 아삭한 거 같아서. 자, 나 안 오고 도시게 넘어가 도 돼. 그래. 안 와. 아, 대박이네 도시게 도 돼. 진짜 도시게 도 돼. 안 와, 제 독질도 어떻게 된? 알았으면 도시지. 도시지. 안 와, 도시서 다음 떠야 한다. 알았어. 먹다 비누고 드셔야지 있어요. 예, 진짜. 스위치 말아 기름기 먹자 오늘 또. 아까 먹자 시다 하자. 자, 치아 와요 저가시대. 진짜 오하냐 들리는데. 나도 다니는 거야 나 저거야.
찌개래. 찌개지. 찌개지. 어래. 왼쪽으로 말아서. 덕서로 그냥. 나가다 한다. Би тэд усан парк дээр ирсэн байна. Өнөөдөр усан парк дээр нэлээд гоё хөгжилтэй, жаргалтай байхаар төлөвлөсөн байгаа. За, манай хоёр сэтгэл ямар байна? Сэтгэл амар гоё юм. Тэгээд дээрэс нь бас нэлээд бөхчм санагдаж байна. Тэгээд ямар ч сан бүх тоглоомууд дээр нь энэ тоглоод тэгээд бас өөрсдийнхөө зохиосон төвчөн тэмцээн дээрээ тоглоод тэгээд миний надтай хамт баг болсон ялан шүү гэж хэлье. Чи. Хүү. Йоо. За халуун жаккус нь жоохон сууна. Янцтай. Нөгөө янз бүрийн голсуур монсор тоглоом дээр нь суухсан чинь жин заад юм байна. Тэгээ жин дээр нь очиж зогсон чинь 90 кг-аас дээш хүн суулгахгүй гинэ. Тэгээ байхгүй хасагдцаа. Би чи 90-с дээш юм байна штэ. Байн штэ ч яг ууг нь 80 идлээсэн чи 90 болцсон байна. За тэгээ тоглоомнууд дээр нь сууж чадсангүй. Манай хэд маань голсуур монсор гэдэг янз бүрийн тоглоомнууд дээр нь сууж байна. Тэгэхээр за жоохон хөлсөө гаргаад авъя гэж бодоод халуун жаккосонд суучлаа. Вьетнам дууг нь гайгүй байсан. Би чинь Вьетнамд бас нэг 92 3 морогтой бүх тоглоом дээр нь суусан шүү дээ. Тэгсэн чинь харин энэ чинь болохоор 90-90-өөсөө дээшээ 100 г дээшээ давхад 50 г давсан ч суулгахгүй гэдэг юм байна. Тэгээ нэг жоохон би яг сая 100 тайл байгаа даа. Би засч масаад 9 жороор үзлээ. Тэгээд жин ерөөсөө доошоо буухгүй. Тэгэхээр нэг жоохон халуун жаккотод сууж агаад хөлсөө гаргаж байгаа яваад очвол нэг 89 рүү орчих юм болоо гэж бодоод өрөөдөрлээ. За энэ Дайлианы парк нь жоохон жижиг юм байна. Тэ хөрхөн гоё тоглоомнуудтай байна. Бид чинь Фококт болохоор бүр ингээд задгаа гадаад талбайд байсан болохоор айгүй гоё чөлөөтэй. Тэгээд халуунд ингээд нар шараал хүүтэн усанд ороод бүр ингээд фан байсан. Одоо энд болохоор бас ингээд дотор газар битүү юм байна. Дээвэр хэсэг нь юм шилэн. За тэгээ энэ тэндээ юм гоё халуун жаккоз, макоз янз бүрийн гоё тоглоомнууд байна. Хэд хэдэн пүүлтэй юм байна. Дээвэр дээрээ бас пүүл байгаа гэсэн. Бид энэ доторх гоё юмнуудаа үз дуусгаад тоглолт дуусгачаад дээш нь пүүл рүү гарыг гэж бодож байна. Янз бүрийн гоё юмнууд байна. Жим маань илүү зүтгэл муухай юм боллоо. Шараас хаалт гэдэг даа. За ямар ч лээсэн голсуур дээрээ суулаа. Подолк бүрээд ингээд тайчж болох бүх юма тайчж ийж нэг юм арайч юу гэж жиндээ орд суулаа. Гоё юм байна. Шарандаа нэг цоон гисээр байгаа суулаад бас халуун жаккотонд нэг 30-40 минут сууж ийж бас нэг 200-300 г бас хасаад байгаа юм шүү. Энэ байхгүй. Энэ юм шүү. Сууж үзье гэж өгөн батсан юм а. Тэгсэн чинь 50-аас 80 кг жин заад юм байна. Тэгээд дааж орч чадсангүй. Нөгөө хоёроос сэтгэлийн тасаа. Йоо. Юу тэгээд орсон. Йоо, яасан бол. Ханьяа. Нүүр нулаацаа гарч ирдэг гинэ. Амар юм шүү. Сүсэдээ үлдсэн шүү ёо. Everybody. За манай ануу маш өндөр дээрээс голгаад ирлээ. Сэтгэл ямар байна? Юм байна бүр гинт зүгээр палгад намайг хязгааргүй хайчлаа. Хязгааргүй хайчлаа. Яа ячаад гарч ирж байгаа хайлтдаг гэж юу. Гоё юм байна бүр адерналин сэргээд айгаад байсан. Дахиж цогоо хүсэж байна уу? Суумар юм байна, гоё юм байна. За миний бас жин хүрдгөө. Гэхдээ хүрдгөө гинэ. Жин илүүдэд болдгоо. Энд ч суулгахгүй гэдэг. Вьетнам дууг нь зүгээр суулгаадсэн чи энэ ч болохоор суулгахгүй гэд уурлаад байна. Ямар ч гэсэн гуйж байгаа зүгээр энэ хэсэгт нь орж ирээд яриа авчлаа.
Тэгээд боломж гарвал суухыг бодно. Хулгаагаар ч хамаагүй. Зингэрээ яах вэ байхгүй юу? Амар шударгатай. Анаа болохоор 48 8-д орж ирснээр 47 орсон заяа. Би ингээд 52 53 байгаа байхгүй юу? Агаа болохоор 90 кг заяа. Миний шүрмэс байгаа байхгүй юу? Энэ чинь 56 би 52. Би энийг үсэж ялгаа авахгүй заяа. Жижиг хэд байна аа. Би 56 биш. Одоо ингээд хай шийдвүүлж дараа нь жийгэл чи өрөөд. Чи намайг үрэх юм уу? Тэгээ. Би жий чаг үүс. Яа. Ой, яа. Яг тийш босч чадахгүй байгаа юм бэ? Тэврээс чигээрээ байгаадсан юм шийдсэн надад. Йоо. Чи юу аахгүй. Ой, ингээд аахгүй. А юу вэ наа? Тэгээд унаад байна. Чи яах юм? Тэгээд. Амар үгтэй юм штэ. Би өөрөө шийдвэрлэсэн бараг. За. За тав хаалт нэг. Чон бодож орох юм шээ. За. Ороо аймаг нэг. Дахин нэрдэд. За. Дөрөв Монгол киноны нэг. За. Аймаг. Хаа олсон нэг. Франц, Англи, Герман, Швейцар. Тавс гэж болчихлоо шүү дээ. За хамаг хөнгөлтэй киноны нэг. Destination. Энэ орчих шүү. За тав спортын нэг. Сакс волейбол хөлбөмбөг. Хамаг тийш. Гурав хэрэгснэ. Арш. Йоо, сагаас төгрөг. Хаа шамаа таныг. Хан яма тэмээ. Асаа гомаг. За, орхон штэ тэ. За, таван сходын бач. Жагсан баясгалан. Хай спортын нэг. За энэ тоглоом хийсэн юм байна. Өнөө сар тагсан уу? Энэ тоглоом хийсэн. Энэ тоглоом бол маш сонирхолтой байлаа. Дээрээс нь нөгөө нэг ингээд хүн харахгүй байхад нь ингээд төлөнгөөч заяа гинти. Тэгээ нөгөө тоглоо дотроо 5 секунд бодоод тэгээ тэгтээ хүүхдийн кино гэж мэгэнгүүт нөгөө нэг дотроо төсөөлөд харцсан хэлээ шал далийн юм хэлж билээд баялаа. Сэлж чадгүй амар хэцүү байна. Би юу носнаас холох хүн юм байна. Тэгээсээ асуултандаа шишээ унахтаа л анхаараа. За одоо балрандаа гэл. Тэгээд цаадын тавчтай орцож ирсэн. Тавчиг дээш өгвөл би миний би гарч иж чадахгүй. Тавчиг дээш өгвөл яг жигчээс баг. Яарсан давраараа гэлдэж байна. Би ашаараасаа усан донхоо бодоод асуулт тав шамаалын нэр хэлэх гэсэн чи тэмээ ямаа галуу гэж авсан. Бүр усан донхоо гэж айсандаа л буруу ярьсан болохоос тав шамаалаад мэддэг юм байгаа шүү би. Ийм л. Би сайн гэж 3 хотын нэр хэлдэг юм тест. За би уг нь асуултанд дандаа зөв хариулсан баггүй. Тэгсэн чи эдгээр дандаа намайг түлхэжсэн. Ховлцсон байсан юм шиг үлээ. Тэгэхээр Бол ах дуул. Гэхдээ зүгээр усаас шүрш. Хоёр талаас нь усаас шүрш. Ах наашаараа дуул. Нүүрлөнд гитцаа. Араасан зац. Зүг шүү. Зүг шүү би.
Зүгээр дуу ахаа дуулын шүү гарч ирээд. Ажигтаа дуртай юу. Батлаа сахан доочоо юу. Зүгээр захтаа дээрээс нь. За бид хэд нэлээд тоглолоо, хөгжөөн тоглоомуудыг хийлээ, тийм ээ. Тэгээ бас нэлээд ч ядрах шиг боллоо. Тэгээ сая бид хэд халуун жакузанд суугаад бас альжаада тайлаад нэг хэсэгхэн жоохон амарж агаад гарч ирээд сууж байна. Одоо бид хэд нэг багахан ярилцлагыг хийн. Сонирхолтой асуултууд. Хоёр ер нь ямар хөө хайртай очих хүсдэг вэ? Миний хувьд болохоор нэг тийм төлөв дараахан хүнтэй байвал ер нь 50 мэдрэмжийг авч амьдрах юм болов. Миний хувьд болохоор энийг баг 14-5 тагаас бодож эхэлсэн. Надад зүгээр л яг ингээд хайртай, халамжтай, хамгаалдаг залуутай л байх юм бол одоо бусд нь хамаагүй. Тийм. Тэдий чинээ би тэрийгэ бүх хараа зориулна. Болцоог хэрхэн гоёор төсөөлдөг вэ? За яг мөрөөдлийн тийм болцоо хийх гэж байна, ийм болцоо хийхийг хүсэж байна гэж яг ерөнхийдөө бодогдсон юм байдгүй. Яагаад гэх юм бол нэг яг үнэхээр чин сэтгэлээсээ хайртай хүнтэйгээ байх юм бол бүхэл болцоо ол нэрэн бүр ингээд жижигэн заримг хаваа чупс аваад явжсэн гэсэн үнэхээр гоё яадаг. Тэнгүүтээ яг миний бүр эргэжтэйчүүдэд хэлмээр байдаг. Намайг найрах гэж байгаа залууст хэлмээр байдаг ганцхан юм гэх юм бол би цэнхэр амашкан дуртай шүү. Зүгээр ямар ч эмэгтэй хүн цэцгэн дуртай байдаг. Тэгээд эрэгтэй хүмүүс болохоор яг ингээд цэцгийг за өгчих юм чи ингээд тэгээд орхичдаг аахгүй юу? Цаана эмэгтэй хүн чинь авж байгаа мэдрэмж нь өөр. Тэгээд хүн цэцэг бэлгтгээ өгчих юм чи ингэж өгөөд хэрэггүй. Яагаад гэх юм бол тэр цэцэг ингээд гундаж бөхөхдөө өөр тэр эмэгтэй хүний ингээд авсан хүнийх нь бүх муухай зүйлийг нь өөрөө аваад шингээгээд үлдээдэг болохоор та нар бүгдээ цэцэг бэлгэлээрэ гэж хүсэж байна. Уриалж байна. Ерөнхийдөө яг шинэ жилээр хамт хайртай хүнтэйгээ оноо гаргуул хамгийн романтик бөгөөд хамгийн гоё болцоотой холуул гэж бодчих чинь миний хувьд бол гоё гэрлэг санал тавих тийм зорилготойгоор явуул бас гоё юм болов. Хин нэгэн одоо гомдоочооч гэдэг юм уу те уучлалтгүй чадаагүй тийм хүн байгаа бол уучлалтгүйж болж байна. Хин нэгэнд баярлаа гэдэг үгээ бас хэлж чадаагүй зүйл байвал бас тэр үгээ хэлүүл. Одоо ингээд би 5 дугаар курс тэгээд сургууль соёлоо амар олон удаа сольж исэн. Тэгээд дээрэс нь бас ингээд би хүссэн сургууль руугаа, хүссэн улс руугаа, би ингээд хүссэн газар руугаа ингээд нэг амар дураараа ингээд аялдаг. Тэр бүх юмны зардал, мөнгө төгрөгийг ингээд дандаа ингээд манай эцэг гэхээс гаргадаг. Тэгээд нэг айлын ганц гээд эрхлүүлсэн болохоор ингээд хаашаа чамаагүй хүснэр минь дураармаар нь байдаг. Би тэгээд одоо хүртэл ингээд төгсөж чадаагүй нэг жоохон ингээд өөртөө буруутгаад байдаг байхгүй юу? Тэгээд ээжтэй баярлаа. Авда баярлаа хайртай шүү. Миний хувьд бол хүүхдээсээ л ер нь уучлахгүй хүсэж байна. Яагаад тэгэхээр байнгын цаг зав гаргаад ээж чадахгүй. Ер нь ажил өглөө гараад хол манай гэр хол учраас өглөө эрт гараад орой очдог. Тэгээ баг унтчихлэн заримдаа очиод өглөө унтчихлэн гараа явах ч үйдэг. Тийм болохоор хүүхдээсээ уучлахгүй дараагийнх дээр нь аав ээжтэй баярлаа гэж хэлээ. Миний арай баттаадаг, санаа зах зөөлөө өдөө хүртэл ингээ явж байгаад баярлалаа гэж хэлээ да. Тэр хүний чаргал эцгүүхээр гэдэг шиг их дэлхийд ороод үзэх юм ихтэй шиг үргэлжээ өөрөө гарна амар тайван болох гэж үсэл хөвжил сайхан бүгдийг бусдад би үзүүлэх гэж аялал бод хэмнэл хэмнэлийг мэддэг. Тугаа тэнгэр сайхан ч гэсэн та нар битээ хийдэг.